할렐루야. Ерөөл дүүрнүү. Эддэмүн гэмээр биш үү те? Эддэмүн. Энэ жилийн жилдэл ингээд 40 градус хүрдэг л байх л та те. Гэхдээ энэ жил яг ч арай илүү мэдрээд байна та нар. Насных. За бас болох юм те. Насных байж болох юм биш нэрээ. Арай л байна те. Ёо манай гэрийн гадаа мадаа зүгээр тэр хашаанд байгаа савта ус мус пумпанк гэл өглөө усан ч бүр ингэ төмөр мөмөртөд тэлээд пумбигүүд хөлдсөн. Хамгийн түрүүнд та нарт юу бодогдож байна хүүтэрхээр? Одоо ингэ олон жил хамт үйлчлээд пасторизм болохоор та нар мэдж байгаа багийн хүмүүс хамгийн түрүүнд бодогдсон. За парта байшинд байгаа би юм байгаа юм чинь. Тэг гэрээсээ гараад гараашаас машин аваад дэлгүүр ороод ирэх хооронд ингэж таарч байгаа юм чинь. Тэнд ямар байгаа бол гэж би аюу сэтгэл өвдсөн. Тэгээ энэ өнгөрсөн 7 хоногт би нэг гонигтай мэдээ сонсоод бүтэн 7 хоног жонго ингэж аюу их тийм гимших бодох цаг гаргасан байхгүй. Бидний сайн мэдих мэдээж би нэр ус дурдахгүй бидний сайн мэдих Йошуад тест сурч исэн дүү маань байдаг. Тэгээд багаас манай энэ хойно байгаа Есүсийн алдрын пастор Моника Гебора очиод нэг ингээд хараад та нар туслахгүй мө гэсэн байна л да. Тэгээд очиж хараад ингээд сэтгэл нь өвдсөн гин шавар байшинтай хүүтэйгээ хоёулахны амьдэрдэг ганц бай. Тэгээд шавар байшин дотроо ийм даавуугаар дахиад нэг майхан шиг юм бариад тэрэн дотроо хүүтэйгээ хоёулаа тэрвэрлдээ твитэж байна нэ. Тэгээс байшингийнхаа шалны модыг эхнээс нь ингээд бүр ховхлоод ингээд түлээд дуусчихна юм. Дүү маань яг зан чанар оюун санааны хувьд жоохон хэцүүлтэй. Гэхдээ бидний нэгэн биш үү те. 4-р ангийн миний мөнгө гэж цуу хүүтэйгээ тэгж амьдарч байна. Тэг би уулын тулгаан ахлагч ирсэн бол яаралтайгаар өнөөдөр Лана пасторт өрөг өгөөд ангийнхан хүүхэд тулнаа болон тулгаан ахлагч хоёрыг очиж 10 шүдэ нүүрс авчиж өгөө гэж хэлий гэсэн тулгаан маань үйлдвэрийн ажилтнаа чадсангүй. Яагаад тэгэхээр нэг нь сүмийн найз нь нөгөөх нь сүмийн болон дагалдагч бэлтгэх сургуулийн нэг ангийн найз нь болохоор би яагаад ийм гонигтайгаар эхэлж байна гэхээр ганц тэр дүү маань биш. Манай энэ хойдлын багт олон байна. Бид нэр мэдээж сүмийн санхүү хэцүү байна тийм ээ. Ингээд нэг 100-аад итгэгч байна. Бид нарын 11 энэ том байшингийн дулаан арайч үгэд урсгал зардалтай ороод дуусчихдээ та нар мэднэ. Гэхдээ би шавхыг гэж бодсон байхгүй. Надад ямар боломж вэ? Би шавхыг. Хувьсааж, хувьсгалаасааж шавхыг. Тэгээ багийн даргатай ярьсан. Бүүн баярлсан. Нэрэ пастор ёстой энд зарим айл худлаа хэлэхэд гэрт нь ороход аягных нь ёроолт хөлдүү цайтай сууж байгаа шүү. Нийгмийн ажилтан бид нар бол одоо үнэхээр бүр өстой бүх аргаа шавхаад байж юм. Дахин таныг нүүрс хөтөлбөр хийдэг болохоор дахин танаас асуугаад санаа зовоод өстой ингээл байж та өөрөө ярьлаа. Бид нар яаралтай нийгмийн ажилтан багаараа одоо энэ тээвэрчид хан жаргалан одоо яг энэ хэцүү байгаа багууд дээр өөрсдөө хүмүүсээ судлаад яаралтай гэр бүлүүдэд бэлдъя. 3 дахь эсвэл 4 дахьд нүүрс хөтөлбөрөө хийя. 1 дахь өдөр шийдэ гэсэн. Би нэг өдрийн өмнө л байвал надад сайн. Яагаад тэгэхээр чадхаа хийсний дараа би залбирал шудраг байхгүй. Чадхаа хийгээд шавхаад дараа нь залбираад дараа нь гэмшүүл шудраг байхгүй. Ихгүй хармаандаа мөнгөтэй дулаахангээс байгаа чадхаа хийгээгүй мөртлөөрөө өө би танд хайртай эзэн чамайг эвэг гэж хэлэх бол би та нарт нэг хатуу хэлэх үү. Магадгүй олон пастор ингэж шууд хэлэхгүй байх. Чуулганыхаа тэрүүн ахлагч нар пасторуудын өмнө. Гэхдээ би хамаагүй хэлждэг шүү, тий. Пастор машингүй байна.
Сайн сонсоо. Пастор машингүй байна. Пасторт машин авч өгье. Өхийн төлөө залбирыг гингүүд бүгдээрээ фондрейсэн босгож мөнгөө цуглуулъя гэж чуулган хөдөлдөг. Харин тэр ихч маань хагалгаанд орно гинэ гэхээр бүгдээрээ хамт залбирыг гэж хэлдэг. Ялгаа байна. Пастор машингүй байна. Пастортаа машин авч өгье гэхээр бүгдээрээ мөнгөө цуглуулъя. Чуулганаараа чадхаараа өргөе мөнгөө цуглуулъя гэж чуулган хөдөлдөг мөртлөөрөө тэр ихч маань би энэ өвдөд хагалгаанд орох гэж байна гэхлээр бүгдээрээ хамт залбирч өгье гэж ярьдаг. Өнөөгийн сүм чуулганы олон Христ итгэгч сүм чуулгануудын дүр төрх ердөөл юм. Нэг нь үйлс ярьж байна. Тэгэхдээ пастор машины төлөө бүгд хандив цуглуулж хөдөлдөг мөртлөөрөө нэг ихч маань хагалгаанд ороод хэцүү байна. Нэг ах маань би энэ өвдөд төвтөрт орсон байна гэхээр бүгдээрээ залбирч өгье гэж ярьж байгаа. Үүн дотор би та нарт ямар мессеж өгч байгаа та нар бодож үзье. Тиймээс бид нар чадхаа хийн. Манай гэр бүл шийдсэн. Би нэг Starlink мэг хэрэгтэй хэрэггүй юм зараад чамаагүй ямар ч байсан энэ удаа энэ хасах 41 хүрч штэ тийм үү. Одоо гадаа баг хасах 40-тэй байгаа. Ийм үед бид нар чадхаа хийчихэд дараа нь залбирая. Тийм ээ. Юу ч хийхгүй хоосон хайртай шүү залбирая гэдэг үг хурдан модноос гараасаа гэж хүсэж байна. Бид нар хийх хэрэгтэй. Энэ хүмүүс бидний өгж байгаа тэр шуудааны үрсийг дулаахан байв л дээ. Тэгээ бид нар чадхаа хийчихэд бүхнээ шавхаад нүүрсөө өгчөө дараа нь танд хайртай шүү. Бурхан таныг ивэж гэж хэлвэл Элрой хардаг, сонсдог бурханд шудраг биш гэж үү? Хий хоосон энэ зааланд орилж хашгирч залбирсанд орвол тэнд нэг айлд ганц шуудан нүүрс өгөх нь үйлс биш гэж үү? Бүгдээрээ үг хөөдөг биш. Над шиг юм гоё ярьдаг хүнийг боддог биш. Над шиг юм гоё ярьдаг биш. Гоё үйлддэг Бурхны хайртай хүүхдүүд байх болтугай сэргэн мандалчууд маань хэмээн эзний нэрээр өрөөж байна. Амен. Бид нар Рутийн тухай үзэж яваа. Рут номны миний энэ пад нам ингээд аюул сордог болцсон аюул сонио. Рут номн дээр бид нар олон зүйлийг бас сурч ойлгох хэрэгцээ шаардлагатай зүйлс байгаа. Өнөөдөр Боаз Рут хоёр маань уулзах болно. Өнөөдөр жоохон арманчиг хайр сэтгэлийн тухай үг дамжуулах болно. Мэдээж түүн дотор эзэн алдаршиж байгаа. Бид нар олон зүйлийг Рут номноос харж болгоч 1-р бүлгийн 18 дээр Наоми яг шийдэд Бэтлехэм рүү нутаг руугаа буцъя гэсэн тийм үү? Бэтлехэм рүү нутаг руугаа буцъя гэд Орпа баг бэрн Моамдаа үлдээд Рут ээжээсээ зүүгдөв гэж бид нар үзсэн санаж байна уу? Тэгээ Рут Наоми хоёр чинь би энийг та нар Галил гэд угаасаа мэддэг болчихсон тийм Йордан Галил. Моабын газар нутгаас доошоо уруудаад Галилийг Йордан голыг гатлаад дээшээ баг энэ загалмааны тал хүртэл дээшээ алхаж байгаа байхгүй юу? Багадаа 3-аас 5 хоног алхана. Ялангуяа бэлэвсэн ядарсан хоёр эмэгтэй. Ямар газраар алхах вүлээ? Цөлийн замаар алхана. Тэгэхдээ Рут номон дээр Наоми, Рут хоёр Моабаас гараад Бэтлехемд очлоо гэж хайцсан. Тэр дунд тэр хоёр яаж явсан тухай ерөөсөө дурдаагүй. Гэхдээ та боддоо итгэлийн алхам хийхээ шийдсэн. Тэгээд таны бурхан, миний бурхан. Таны өөхөх газарт би өөхнө. Таны оршин суух газарт би оршин сууна. Танаас би өөхлөөр бусдаас салахгүй. Хэрэг тэгвэл эзэн намайг шийтгэх гэж хэлсэн Рут ээжтэйгээ хамт энэ удаа аяллыг эхэлж байгаа. Ямар аялал вэ гэвэл ямар ч хамгаалалтгүй, ямар ч эр хүнгүй, ямар ч хангамжгүй, ямар ч мөнгөгүй дүүрэн гарсан бол хов хоосон буцаж яваа. Хань ижил үхэл хагцл үзсэн хоёрхан бэлэвсэн эмэгтэй цөлийн замаар Бэтлехэм рүү алхаж яваа. Харин очихт нь яах вүлээ? Моаб гэдэг утгаар нь Рутийг хад үзэх болно. Хэрэгтэй үед өсвөлөнгөөс Бурхны хууль тушаалыг зөрчин Моабын бурхад руу явсан гэдгээр нь Наомиг нүд үзүүлэх болно. Дээр нь Наомиг нүд үзүүлэхээс гадна зарим нэг хүмүүс харж бах таваа хангах болно. Яагаад гэвэл яваад ирсэн. Одоо нөхөр чи өгсөн, хоёр хүүхэд чи өгсөн. Оронд нь нэг муу харь бидний үзэн яддаг.
бидний үндэстний, бидний ах トゥ ч гэж үздэггүй Моаб эмэгтэй бэлэвсэн дагуулж ирж байгаа. Таарчтай Наоми гэж бах таваа хангах хүмүүс бас байдаг. Амьдралд ийм хүмүүс байдаг шүү дээ, тийм үү? Энэ аялалд Рут Наоми хоёр юу бодож явсан бол? Энийгээл баярлал, чигтэйхэн алгаа ташаал, нутаг минь гэж явсан болов. Юу бодож явсан бол? Наоми юу бодож байгаагаа бол Рут Орпо хоёрт хэлсэн. Та хоёр намайг даглаа гэд хизээч нүд ихц дэше харж чадахгүй. Би одоо дахиад хүүтэй болж чадахгүй. Миний удам ингээд тасарсан. Харин та хоёр намайг дагахаар нөгөө хуйлаараа та хоёр хүнтэй сууж болохгүй. Намайг асарах болчихно. Тэгээ хүнтэй суухгүй та хоёр ч мөн над шиг хувь тавилантай болно. Удам хугацаа чинь тасарна. Тиймээс үлдгэж гойд. Энэ бол Наомигийн айдас. Би нутагтаа очиод чухам та хоёрт юу ачлалтаа юу хийж чадхаа одоо хэлж мэдэхгүй байна гэж байгаа бол Наомигийн зүрх сэтгэл байхгүй. Үнэхээр мэдэхгүй. Яахаа мэдэхгүй энэ ээж үү. Харин Библи энэ аяллаа турш энэ хоёр яаж явсан талаар дурдаагүй. Энэ нь Библи бидэнд онгорхоо цэг өгдөг. Бодож үз. Хэр аялал байсан. Итгэлийн алхам хийхээр шийдсэн Рут яг би 100% айл болох хэн бурхныг дагая гэж итгэлийн алхам хийсэн тэр ихний зам нь ямар вэ? Шууд алтман буугаал, шууд лихэн буугаал, шууд хоолтой болоод сайхан амьдрал хийсэн үү? Цөлийн замаар эхэлж байгаа. Ганцаардсан, айц түгшүүртэй, сул дорой, бэлэвсэн, хамгаалалтгүй, хинч биш хоёр бэлэвсэн эмэгтэй цөлийн замаар эхэлж байгаа. Энийг нямкачи бодож үз гэж Библи үлдээдэг байна. Ойлгож Библи үе биднэрт ийм юм үлдээдэг. Та нар Эхлэл номны 22 дээр Авраам эцэг олон хүүхдээ бид нар зөндөө ярьдаг. Гэхдээ Авраам ямар хүнд үеийг туулсныг бид нар нэг анзаардаггүй. Би та бүхэнд 22-ийн 1-с 8-ыг уншиж өгье. Та нарын сайн мэддэг гэсэн үг аа. Үүний дараа Бурхан Авраамыг сорж түүнд Авраам гэсэнд Авраам харах тун би энд байна гэжээ. Бурхан чи цорын ганц хайртай хүү Исаак аваад Мориа гэдэг газар руу яв. Тэнд түүнийг шатаал тахил болгон миний чамд зааж өгөх тэр уулан дээр тахиж болгон шатаагтун гэв. Тэгээд Авраам өглөө эртлэн босч ээлжгээ эмээлээд хоёр зар залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж шатаал тахилын мод хагалж аваад Бурхан өөрт нь айлцсан тэр газар руу явжээ. 3 дахь өдөр нь Авраам хараа өргөн тэр нутгийг алсаас гарав. Тэгээд Авраам хоёр зарц залуустаа та хоёр илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчхөд та нар руу эргэж ирнэ гэв. Авраам шатаал тахилын модыг авч хүү Исаактаа үрүүлж өөрөө гал хутга хоёроо гартаа бариад хоёул хамт алхав. Исаак эцэг Авраамд хандан аав минь ээ гэхэд тэрээр хүү минь би энд байна гэсэнд Исаак хардаа гал мод хоёр энд байна. Харин шатаал тахилын хураг нь хаана байна вэ гэж гэхэд Авраам хүү минь шатаал тахилтаа зориулж Бурхан хургаар хангана гэд хоёулын хамт явжээ. Бурхан Авраамд ингэж хэлсэн байхгүй. 100 гарсан үед нь ингэж хэлсэн. Далайн хэргийн элс мэт Тэнгэрийн од мэт олон хүүхэдтэй болгоно гэж хэлсэн. 100 гарсан багт нь Сара тэр хоёр. Тэгээ Бурхан Ишмаэл зөндөө хагаар тиймээ Авраамд янз бүрээр олдлого хийж алдсны дараа гороож ганцгүй өгсөн Исаак баг. Цорын ганцгүй. Авраамыг юу гэдэг вэ бид нар? Амин сүнсэн, сүрс сүлдэн, баяр багтлан гэсэн чинь одоо Бурхан юу гэж нэвэл удаж ганц өгсөн хүүгээ алаад шатаал тахил болгоод надад өргөх гэж. Өөрөөр хэлбэл бид нар хонь өрцөлдөг шиг өрцлөөд шатаал тахилыг яаж янзалдгүй тэр шиг хүнийг янзлаад тэгээд шатаагаад надад өргөх гэж болж. Энэ амархан. Харин бүр хэцүү нэг юм та анзаарсан. Хоёр зарцтайгаа яваад 3 дахь өдөр гэж. Хүүгээ дагуулад гэрээсээ алхаар гарч штэ. Алаад шатаал тахил болгож өргөхөөр гарсан байна хөтлөөд. Тэгээ 3 дахь өдөр. Тэгэхээр энэ хоёр хэд хоног хамт алхсан бэ? 3 хоног хамт алхсан. Исаак юу ч мэдгүй. Харин Авраам мэдэж байгаа. Зүрх нь өмөлцөж урагдаж байгаа. Би зүгээр л Бөөкгийн тухай ярмааргүй байна. Айж ярихаас ч айж. Бид нар яаж хайрладаг вэ? Энэ 3 хоног Исаак яах вэ? Аавынхаа үр дунд нь. Аавыгаа твэрнэ. Аавыгаа өмснө. Аавтайгаа инээлнэ. Ааваа гээл тойрчгүйгээл. Ааваа би танд хайртай гээл. Ааваа та энэ дэлхий дээр хамгийн сайн аав гээл. Ааваа тэр юу вэ? Ааваа энэ юу вэ? 3 хоног юу ч мэдэхгүй байгаа хүүгээ
алхаад гал бариад хутга өврлөөд явж байгаа эцэг хүний сэтгэл Авраам бүтэн 3 хоног ямар байсан бол та төсөөлж итгэлийн амьдрал ингэж хэлж Руттэй ижил. Гэхдээ Бурхан бас агуул да. 3 хоногийн дараа Авраам ингэж хэлж байгаараа 2 зарцаа явуулаад Авраам шатаалт тахилын модыг авч хүү Исаактаа үрүүлээд өөрөө гал хутга хоёроо гартаа барьлаа. Алах шатаах хэрэгслээ Авраам гартаа барьж байна. Гал хутга хоёроо. Хүү Исаактаа юу үрүүлсэн бэ? Юу үрүүлсэн? Мод. Өөрийг нь шатаах төлөйг. Тэр модоор өөрийг нь шатаах гэж байгаа шүү дээ. Тэг Исаак өөрөө явж байгаа. Аль уулууд алхсан гэнэ үү? Морийн ууд алхаж байна. Та сайн мэрэгэн ухаанаар 50 боддоо. Өөрийг нь алах шатаах модыг үрээд уулууд алхаж буй Исаак. Шинэ гэрээний хинтэй адилхан. Есүс. Өөрийг нь хадаж алах загалмааг үрээд Голготын толгод руу алхаж байгаа тэр дүр. Ийм айдас түгшүүр хүнд зүрх сэтгэлийн зовлон шаналлыг итгэлээрээ туулсан Авраамд Бурхан дараа нь түүний үр хүүхэд болох биднэрт Бурхан дараа нь Есүс эзнийг өгсөн. Исаак өөрийг нь шатааж алах модыг үрээд Мориа уулууд өгсөн шиг Бурхан өөрийн хүүг гал хутга гартаа бариад өөрийг нь хадаж цовдолж алах модон загалмааг үрүүлээд Голготод алхахыг зөвшөөрсөн. Хинээс үлж? Хинээс үлж? Авраамын итгэлээс үлж. Тэгвэл та бод ийм итгэлийг өвөрлөхийн тулд Авраам саппорт дэмжлэг гадны Америк Солонгос цуглааны дэмжлэгтэй гой орон байртай аз жаргалтай байсан гэж үү? Тэр зүрх зүсэгдэж урагдам зовлон мэдэрсэн. Итгэлийн амьдрал биднэрт ингэж хэлдэг. Энэ бол Рутийн амьдрал бас өнөөдөр яг ижил тохиолдож байгаа үйл явдал. Рут хэд хоногийн турш ээжтэйг алхсан. Гэхдээ 3 хоног Авраам Исаак хоёр юу хийж яасныг дурдаагүй зүгээр л 3 хоногийн дараа гэж хэлсэн бол яг үүнтэй ижил хоосон завилдаж байгааз чи өөрөө бодоод үз. Рут ямар байгаа вэ? Махлон, Хелион, Элимелех бүгд өгчихсэн. Наоми ямар байгаа вэ? Хаашаа явж байгаа вэ? Хэд хоног явах вэ? Энэ хооронд юу болсон бол чи өөрөө бодоод үз. Яг л Авраамын тэр 3 хоног Исаактай юу хийж авсныг миний бодлоор Авраам ёстой зүрхэн зүсэгдэж урагдаа зогсохгүй 3 хоног зүрхэндээ ёстой нүдээ нүх болтол уйлсан баг. Тодорхой. Тийм ээ шүү дээ. Энэ бол маргаан. Гэхдээ Бурхан энэ талаар Библиэд дурдаагүй. Яагаад гэвэл чи өөрөө бодож үз гэж. Ингээд энэ хоёр маань нутаг зорьсон. Нутаг зориод 2 дугаар бүлэг дээр үйл явдал өрнө. Би та бүхэнд 2-ын 1-ээс 13 хүртэл бүтэн уншиж өгöd. Тэгээ бүгдээрээ цаашаа үзье. Рут номны 2 дугаар бүлгийн 1-ээс 13. Наомид нөхрийнх нь хамаатан болох баян нэр хүндтэй хүн байжээ. Тэр хүн Элимелехийн ургийнх бөгөөд нэрийг нь Боаз гэдэг байв. Моаб эмэгтэй Рут Наомид намайг тариан талбар руу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж хаягдсан тариан дөрөв төвий гэхэд тэр түнд охин минь яв гэв тэр талбайд явж очиод тариа хадагчдын араас явж хаягдл тариа түрүүг цуглуулж авав. Тэр Элимелехийн ургийн Боазын тариан талбайн хэсэг дээр санаандгүй ирчихсэн байв. Харагтун Боаз Бэтлехемээс ирж тариа хадагчдад эзэн та нартай хамт байх болтугай гэхэд тэд эзэн таныг эвээх болтугай хэмээн хариулв. Тэгээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцтай тэр хэний бүсгүй вэ гэв. Тариа хадагчдыг хариуцсан зарц тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй юм а. Тэр эмэгтэй тариа хадагчдын гараас юужилсэн тариан дунд хаягдсан түрүүг түж цуглуулахыг надад зөвшөөрөөч гэсэн. Тэгээд тэр ирж өглөөнөөс одоо хүртэл энд байна. Тэр гэрт түр зуурал сууж байгаа гэв. Тэгээд Боаз Рутэд охин минь намайг сонс. Түрүү түүх гэж өөр тариан талбайд очих хэрэггүй. Эндээс бүү яв. Харин эндээ миний шивгчэнгүүдийг түш. Чи тэдний хадах талбайг харж цуглуулагчдын араас яв. Чамд хүрч болохгүй гэж би зарцнаадаа тушаасан. Чи ундаас хараад усны сав руу очиж зарцнарын утгаснаас уу гэв.
Тэр эмэгтэй нүрээрээ газар дунам өргөж би гадны хүн атал яагаад таны нүдэн тааллыг олж та намайг анзаарна вэ гэв. Боаз түнд нөхрийгөө өөд болсны дараа хадам ихтэй чиний хийсэн бүгдийг мөн хэрхэн эцэг ихээ болон төрөл садангийнхаа нутгийг орхиж таньж мэдэхгүй ард түмэн рүү явсан тухай чинь надад бүрэн мэдэгдсэн. Эзэн чиний энэ ачид үйлийг сайнаар хариулах болтугай. Израилийн бурхан эзнээс ирэх шан хөлс чамд дүүрэн байв. Түүний далбаан дор хорогдох газар хайн иржээ чи гэж хариулв. Тэгэхэд тэр таны шивгчнгүүдийн нэгэнтэй чинь зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг. Эзэн минь та намайг тайтгаруулж шивгчин миний зүрх сэтгэл ярьлаа гэв. За, үйл явдал өрнөж байна, тийм ээ. Рут Боаз хоёр уулзж байна. Гэхдээ эндээс ингэж бүлэг болгоны хамгийн ихний ишлэл бэкграунд байдаг чухал гэж би дандаа хэлдэг тийм үү. Олон жил ярьж байгаа. Одоо энэ дээр 2 дугаар бүлгийг эхлэхдээ Рут номын бичгч маань юу гэж хэлж байгаа юм гэхээр нэг гол дүрийг дахиад гаргаж ирж байна. Хэн бэ гэвэл Боаз гэдэг хүний тухай гаргаж ирж байна. Өөрөөр хэлбэл одоо хүртэл Рут номон дээр хэдхэн гол дүр байсан? Элимелех байсан, Наоми байсан, Махлон том хүн байсан, Хелион баг хүн байсан. Том хүн Махлон нь Рут хэмээх Моаб эмэгтэйтэй суусан, баг хүү Хелион нь Орпа хэмээх Моаб эмэгтэйтэй суусан. 5 гол дүр байгааз. Одоо энэ дээр 6 дахь хүнийг нэмж байгаа юм. 6 дахь хүний бичгч маань нэмэгтэй юуг танилцуулж байна гэвэл Элимелехийн нөхрийнх нь тийм ээ Наомигийн нөхрийнх нь хамаатан Элимелехийн Наомийн нөхрийнх нь хамаатан болох баян нэр хүндтэй хүн гэж тодорхойлж байна. Еврей хэлэнд энэ хүнийг баян нэр хүндтэй гэвэл бид нар учиргүй мөнгөтэй энэ улс төрчид энэ авилгачид шиг боддог байхгүй юу? Монголчууд тийм болсон. Яагаад гэвэл нийгмийн тэр аяараа ийм байгаа учраас. Харин энэ үед баян атлаа нэр хүндтэй гэвэл ямар утга агуулдаг гэвэл бурханлаг тэгээд бурхны тушаалыг яс мөрдөж дагдаг түүнийг нь хүмүүс хараад түүнийг шудраг хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг хот даяараа. Тийм нөлөө бүхий хүнийг хэлж байгаа байхгүй юу? Ойлгож байна. Нөлөө бүхий хүн. Баян гэдэг бол мэдээж санхүүгийн эрхчлөөнд хүртсэн чинэлэг. Ер нь асуудалгүй нэг зовдөггүй санхүүгийн эрхчлөөнд хүртэл хөдөлмөрлөсөн хүн гэсэн. Харин нөлөө бүхий нэр хүндтэй гэдэг нь маш гүн утга. Яагаад гэвэл тэр улс Палестин тэр Канаан нутаг даяар зөвхөн хаан хэм блэ? Ээл Элохим, Йохова бурхан байхгүй юу? Тэгээд тэр Йохова бурханы ард түмэн ямар хүнийг нэр хүндтэй гэж ярих вэ? Пастор нэртэй хүнийг үү? Гоё ярьдаг хүнийг үү? Над чинь микрофон барьж дэмий хоосон чалчдаг хүнийг үү? Амьдэрдэг хүнийг. Үгийг хэрэгжүүлж амьдэрдэг хүнийг тэр ард түмэн хараад хүлийн зөвшөөр. Тэгээд юу гэж хэлэх вэ гэвэл нэр хүндийг өгнө. Энэ нэр хүндтэй нь хэр нэр хүндтэй гэж Бэтлехэм тийм ээ талхны гэр. Энэ Бэтлехэм гэдэг бол бурхны хот. Энэ бол Давидын хот. Агуу хаан Давид байсан хот. Сүүлд дахин аврагч Месиа мэндэлсэн хот. Энэ Бэтлехэм дэх бүх хүмүүс Боазыг нэр хүндтэй нөлөө бүхий хүн гэж хүндэлдэг байсан гэсэн үг. Дараагийн бүлгүүд дээр гарна та нар хараарай. Хэрвээ би дархны шүүх дээр очиод за шүүгч нараа гараад газ ийшээ суугаад миний асуудлыг яг одоо шийдэх гэвэл яах вэ? Гэх байх та. Барил хорчиж дээ намайг энэ мэдрэл муутай юм байна тийм ээ. Хинч намайг тоохгүй. Харин Боазыг Бэтлехемийн шүүгч нар тоодог. Боаз Рутийн өмнө өөрийнх нь өмнө нэг шат ахиу гойл байсан тэрнтэй уулзраа олохын тулд хотын даамаа хаалган дээр очив. Тэр чинь шүүх штэ тийм үү. Тэгээ хотын даамаа хаалган дээр очиод 10 насныг наашаа надтай хамт энд суун уу гэхэд тэр 10 насны чи ямар настай? Хотыг шүүдэг нэр хүндтэй хотод болж байгаа асуудлыг тэр янз бүрийн зүйлсээр шийдвэр гаргадаг. Тэр 11 санаагаар чулууга шидэж ал гэвэл чулууга шидэж ална. Хотоос цөл хөө гэвэл хөөн. Ийм чухал хүмүүс бүгд хүндэтгэлтэйгээр Боаз үгийг сонсож сууд. Тэгээд нөгөө өөрийнхөө өмнөх говьлыг дууддаг. Анд найз минь ээ, ирээд миний хажууд суу. Өнөөдөр би чамтай энэ хотын ахмад наснуудын өмнө, энэ дааман хаалганы өмнө, шүүхийн өмнө шийдвэрлэх асуудал байна гэхэд нөгөө найз нь тэгья гэд ирээ суудаг. Ямар хон нөлөөтэй юм бэ? Гэхдээ энэ нөлөө нь юунаас гинэ вэ? Авилга, хүнд суртал, янз бүрийн муухай үйлдэл хийснээс болж гинэ үү? Улс төрч байсан учраас гинэ үү? Зүгээр л нэр хүндтэй. Өөрөөр хэлбэл бурхны хүмүүсийн дотор нэр хүндтэй.
Бурхны тэр ариун хот дотор нэр хүндтэй, нөлөөтэй гэвэл Бурхны үгийг гагцаагүй дагдаг, Бурхны хуулийг босгон барьж дагаж явдаг хүний тухай Рут номон дээр Боазыг танилцуулж байгаа бичигч маань. Тэр бол санхүүгийн эрхчлөөнд хүрсэн, чинэлэг өөрөөр хэлбэл шудраг хөдөлмөрлсөн. Тэгэхдээ баячууд дандаа хулхны юм хийж баяжсан байдаг бол Боаз баян мөртлөөрөө нэр хүндтэй гэхээр яах нь вэ? Шудраг хөдөлмөрөөрөө чинэлэг болж санхүүгийн эрхчлөөнд хүрснийг хот даяараа мэддэг учраас тэр хот даяараа хүлийн зөвшөөрдөг. Бас бурханлаг нэгэн байсан гэдгийг маш энгийнээр танилцуулж хэлж өгч байгаа. Ойлгож байна уу? Мөн Боазын нэрийг Рут номон дээр энэ нэрнүүд маш чухал гэдээ би та нарт хэлжсэн санаж байна уу? Жишээ Наоми гэхээр баяр баясгалан, хайр дулаам, хайр татам. Элимелех гэхээр эзэн бол миний хаан, тийм ээ? Рут гэхээр дотны анд найз, жинхэнэ анд найз. Орпа гэхээр ард дагж, шилэн хүзүү, үүл гэсэн утгатай гэд. Энэ болгоноор нөгөө бичигч маань номын үйл явдлаа урдчилж хэлж байгаа. Харин энэ Боаз гэдэг нэрний утга нь юу юм гэхлээр чухал учраас бүгдээрээ үзье. 1-р хаад 7:21 дээр Боаз гэдэг нэр гардаг. Рут номоос өмнө гэсэн үг шүү дээ. Рут номын дараа гэсэн үг шүү дээ. Ямар гэхлээр хараа Соломоны тухай ярьж байгаа шүү. Тэрээр гэдэг нь Соломон. Тэрээр хос багныг сүмийн үүдний танхимд босгосон байв. Баруун талд нь босгосон багныг Яахин гэж нэрлэн, зүүн талын багныг нь Боаз гэж нэрлэлээ гэж. Тийм ээ, Боазын нэр орж байгаа. Энэ Соломон яасан бэ гэвэл одоо бол энэ Соломоны барьсан алтан ордон эзний өргөөг олохгүй байгаа шүү дээ бид нар. Дэлхийд даяар хайгаад байгаа. Энийг яагаад хайгаад байгаа гэхээр эн чинь нь шүү дээ. Хитэн бараг 50 санж метрийн өргөнтэй цул алтан ордон гэж та нар боддоо. Цул шижир алтан ордон. Тэг хамгийн амар нь тэнд гэрээний авдар байгаа. Хамгийн сүүлд гэрээний авдар хаан сураг тасарсан тэрэн дотор тасарсан байхгүй. Тэгээ тэрийг чи олчих юм бол зүгээр ядч нэг тоосгыг харамлахад уран буракийн үлгэр дээр гардаг шиг үүнээс цааш нямц хэрэн ажил хийж бие зовоохгүй биеийн амрыг харж амьдрын гэдэг шиг тийм л юм болно шүү дээ. Та нар Индиан Джонсон 5 ангийн тугш хайгаад олохгүй шүү дээ. За ч одоо хайж л байгаа. Бурхан нуусан байхгүй. Эденийг нуусан шиг Бурхан нуусан байхгүй. Тэгэхээр энэ агуу ордныг бүтээгээд бид нар сүмээ барьж дуусчаад хамгийн сүүлд юу хийсэн? Хамгийн сүүлийн нэг дутуу үлдээсэн ажил маань юу байгаа вэ? Үүшин бидэхгүй байгаа юм шүү та нар. Хамгийн сүүлд саяны 100 юу хийсэн? Хашаага шинчилсэн. Тэгээ юу хийсэн хамгийн сүүлд? Та нар оролцоог болохоор мэдэхгүй байгаа байхгүй. Довж байгаа юм үстэй. Өөрөөр хэлбэл тамбра гэж байгааз тэр агуу нүсрэ ордныг алмаз, шигтгээ бүх юмар дүүрэн дотор нь эзний оршихуй байгаа тэр ордныг хамгийн сүүлийн ажил нь юу вэ гэвэл тамбра хийдэг байхгүй юу? Тэгж хийхдээ юу зориулсан гэвэл бид нар арай хийгээгүй ч дээврээ хийхээр доор нэг баг нь хийхгүй бол дээрээс нураад унтчих шүү дээ тийм үү? Хоёр талд нь хоёр баг нь хийхдээ нэг нь Яахин. Өөрөөр хэлбэл тэр босгосон гэсэн утгатай. Яахин гэж нэрлээд нөгөө багныг бидний одоо судлаад байгаа хин гинөө? Боаз гэж нэрлсэн гинэ. Тэр нь ямар утгатай юм гэхээр тэр Яахин нь тэр босгон байгуулсан. Нөгөөх нь түүнд хүч бий гэсэн утгатай. Боаз гэдэг нэр. Түүнд хүч бий. Айхтар нэр байгаач. Гэхдээ мэдээж Соломон энэ Боаз гэж багныг нэрлэхдээ Рутийн одоо дурлалцаа руу Боазын тухай нэрлээгөө түүнд гэдэг чинь Бурхныг хэлж байгаа. Бурханд хүч бий бөгөөд Бурхан өөрөө энэ өргөөг босголоо гэдгийг Соломон дурдан хоёр баганд Яахин, Боаз гэдэг нэр өгсөн байна. Тэгэхээр Боаз гэж энэ танилцуулж байгаа Рут номын бичигчийн маань танилцуулж байгаа хүний ирээдүйд Рутийн амьдралд яг юу болох гээд байна? Хүчгүй сул дорой бэлэвсэн эмэгтэйгийн амьдралд юу орж ирэх гээд байна? Түүнд хүч бий. Бурхны хүч болох бурханлаг нэгэн залуу гарч ирэх гээд байна шүү дээ. Ойлгож байна уу? Энийг 1-р ишлэлийн бэкграунд дээр танилцуулж байгаа. Тэр залуу нь ямар вэ? Санхүүгийн эрхчлөөнд хүрсэн, шудраг хөдөлмөрлсөн, ард түмэн Бэтлехемд нэр нөлөө бүхий нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн залуу Рутийн амьдралд гинт гарч ирж байгаа. Яагаад? Рут Хесед хандсан учраас. Тэр Орпа шиг хувь амьдралаа бодож болох байсан ч Рут Хесед хандсан учраас. Ээжтэй Бурхны хайр, нэгүсэл, инрэл, оршихуун хайраар ээжтэй бэр Орпада, Наомида мөн Израильчуудад Хесед хандсан учраас Бурхан Рутд одоо хариу Хесед хандж байгаа.
Гэхдээ энэ ивэлийг автал Рут жаргаад байсан уу? Цөлийн замаар хүнд хэцүү айц төгшөртэй явсныг Библи сануулж өгч. Нөгөө энэ хоёр дээр нэг бид нарыг мэдэхгүй байх вэ гэсэн шиг Моаб эмэгтэй Рут Наомид тариан талбараа явуулаач би таалаг Моаб эмэгтэй л гэдэг. Уул нь энэ Рутэд нэг аав байсан байлгүй дээ. Нямжуй, нямц сэрэнч гэдэг юм уу? Алтан гуйгийн хаш ирдэнэ гэдэг нэг овгнууд байдаг шүү дээ. Фейсбુક нэр ирэлжлээ зүг биз дээ. Тийм алтан дуулгын нэм хаан тэгэл ингээд овог байдаг. Рутыг энэ Рут ном юу гэж овголдгоо гэвэл бүх цагт ерөөсөл Моаб эмэгтэй Рут. Моаб эмэгтэй Рут. Моаб эмэгтэй Рут л гэдэг. Өөрөөр хэлбэл Моаб гэдэг үг чинь Израильд хэлэгдэхээр гоё үг юм уу? Мо хожааны амка. Ягаад нөгөө хожааны амка гэдэг бол гоё сонсогч байна. Яг ингэж сонсогдож байгаа шүү дээ. Яагаад ингэж бичгч мань онцлоод байгаа Моаб эмэгтэй Рут. Ийм сул дорой гэмтээнийг нь Бурхан ашиглагдаж Бурханы ард түмнээс илүү хесед хайрыг харуулж амьдарч чадж байгаа шүү гэдгийг бичгч мань сануулад байна. Энийг л хэлэх гэж Рут номыг бичсэн шүү дээ. Бүр сүүлд хаадуудын дараа тэгээд яагаад харин үндэстнүүдийг Бурхан ашиглахгүй гэж энэ хүчрхэг еврейгийн үндэслэх үзлийг бид нэр эвдэх ёстой биш гэж байна. Бид нар харин үндэстнүүдийг ч гэсэн эзэн Эль Элохим хайрладгийг Рахаб Рутын түүхнээс харж болохгүй гэж юу? Тэд нар чинь Христийн ургийн бичигт Давид хааны эмэг их шүү дээ. Болохгүй гэж юу? Гэдэг мессежийг өгч байгаа. Шууд хэлж чадахгүй, зүрхлэхгүй боломжгүй учраас Рут гэдэг дөрвөн бүлэгтэй жижигхэн номоор хэлж байгаа тухай бид нар үзсэн тийм биз? Тийм учраас мессежийг бичгч маань онцлоод байгаа. Моаб эмэгтэй Рут гэдэг нь энэ муу Рут гэж муулаад байгаа биш юу гэж байна? Моаб байсан юм шүү. Моаб штэ гэж дахин хэлээд байна. Энийг уншсан хэн ч гэсэн нэрээ юу гэлээ гэж бодно. Гэтэл тэр Моаб эмэгтэйгээс хасэд хайр гарч байгаа. Бурхны инрэл, нэгүсэл, өршөөлийн хайр энэ Моаб эмэгтэйгээс гарч байгаа. За хадамдаа одоо дуртай хүн байна уу, дургуун хүн байна уу гэдэг хариулчих юм бол балларна штэ ахнараа залуучууд болохгүй хариулж болохгүй зүгээр бодоор хадам ээжийнхээ төлөө ийм сэтгэл Бурхны хасэд хайраас л гарна. Хүн чадахгүй. Тэр байтугай төрсөн ихэж хайрлахад хэцүү байдаг. Үннийг хэлэхэд амьдрал өөрөө хатав. Гэхдээ энэ шудраг хасэд хайрыг Рут гаргаж байгаа нь онц учраас Моаб эмэгтэй гэж онцлоод. Тэгээ Рут ингэж хэлж байгаа ээжтэй. Намайг тариан талбар руу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас хаягдсан түрүү түүе гэж хэлж байгаа. Энэ ишлэлээс би юуг онцлог танд хэлэх гэж байна гэхээр талбай дээр хаягдсан түрүү түүх нь хулгай биш, гин биш, буруу биш гэдгийг Рут яаж мэдсэн юм бэ? Өөрөөр хэлбэл энэ талбай дээрээс хаягдсан түлээ түүж болно гэдэг нь Тооллого номон дээр, Дэд хууль номон дээр олон удаа Дэд хууль 22-21 дээр Тооллого номон дээр Мөсегээр дамжуулан мөн Левит номны 19-ийн 9-10 дээр маш олон удаа Бурхан дамжиж хэлсэн хууль байхгүй юу? Израильд өгсөн хууль. Тэр хуулийн дээр хамгийн онц, хамгийн дэлгэрэнгүй бичсэн нь Дэд хууль номны 19-ийн 9-10 дээр ингэж бичсэн байгаа. Та нар газрынхаа ургацыг хурахдаа талбайнхаа өнцөг болон хүртэл гүйц тураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлэгч түүж цуглуулах ёсгүй. Мөн усан үзмийн талбайнхаа үлдэгдлийг бүүтүү. Усан үзмийн талбайнхаа унсан жимсигч бүү цуглуул. Эдгээрийг та нар ядуус болон ирмэл хүмүүс зориулан үлдээгтэн. Би та нарын Бурхан эзэн гэж хэлж байгаа. Бурхан ямар хууль өгч байна? Ядуу бэлэвсэн ирмэл хүмүүс зориулж яаж амьдр гэж байна? Дүв дөрүүлжин талбайны бүр булан тохоо хүртэл юу ч үлдээхгүй хөгж байгаа юм шиг цуглуулад авах гэсэн үү? Үлдээ. Болон тохоод үлдээ. Яагаад? Ядууст, бэлэвсэнд сул дороочуудад үлдээ. Тэд нар усан үзэм түүдэг. Усан үзэм түүхдээ дуулал номыг дуулдаг тийм үү? 150 хэдэн бүлэг ая зохиох амархан уушаад. Утгагүй шууд ч одоо дуулал номыг гаргаж ирээд нэгдүрүүлсэн шууд дуулаад явж чадахгүй. Дуустал нь уншиж чадахгүй байх залхуураад. Хүмүүс ингэж ярьдаг штэ. Дуулал номыг ингэ дуулдаг байсан. Энэ ая зохиогоогүй байхгүй. Тэгэх юм бол еврейчүүд ч бүр ари хитрхи продюсерууд болчихно шүү дээ. Тамим гэж дуулал номыг уншдаг уншилгын дүрэн байдаг байхгүй. Тамим гэж еврей дүрэн. TAMIM. Та гуглдээд үзээрэй. Энэ еврей дүрэн нь яадаг вэ гэхээр солонгосууд ингэж ярьдаг.
гэл. Тэгдэг үстэй. Бид нар ингэж ярил яах вэ? Өнөрмаа миний дүү яагаад хаяа цуглаан таслаад байгаа юм бэ гэвэл за пастор сунтаа болчих гэж бодно доо. Тийм биз? Тэгтээ солонгосууд ингэж ярьдаг шүү дээ. Тийм үстэй. Би оюутан байхдаа солонгос хэлний ангид сурж байхдаа манай нэг ерөөс юм сурдаггүй нэг юм ер нь тэгээ нөө дугуугаа олдог шүү дээ. 0-ууд 0-тойгоо найз болчдөг. Би ч 0, манай найз 0. Тэгтээ би багасаа солонгос яриад өссөн болохоор нөөд асуугаад болдгоо. Харилцан яриан дээр багш дуудах гэдэг шүү дээ. Ямка би яах юм бэ гэдэг хань чамаас га гэд асуухаар мида гэд хариулаад байх гэсэн байхгүй юу? Болдог байхгүй. Уул нь болохын арга зааж өгч байгаа. Миний ухаан хурж байгаа л тэр. Тэгээ гасан чинь багш уцаар ярьдаг байхгүй юу? Зүгээр ингээд чи гэрийн даалгавар хийсэн үү инээ тэрэ гэж асуухаар мега гингүүт нь яг өгүүлбэрийн давтаал ли сүгчээ хийнэ. Дэ сүгчээ хийсэн би да. Болж байгаа үстэй. Чи даалгавар хийсэн үү? Би даалгавар хийсэн. Ингэж зааж өгсөн чинь багш авангуудаа за ганаа гэдэг үсэн. За ганаа оюутан гэсэн. Утас байсан. Явсаа гэсэн баггүй. Тэгсэн манай хүн бодж бол над руу харсан. Явсан ми да гэд дуусаа. Асуудал байна. Би номлож өнгө нэгтэй эхэлсэн болохоор таадаг байсан. Битээ эсний өдөр гониглаасаа гэж бодоод. Тамим гэж би жоохон буруу жишээ авч байгаа та нар ойлгоод сонсоорой. Тангад ном биш үү? Одоо манайс өмнө хамгийн их уншсан нэг лам байж байгаа пастор болсон хүн байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ ганцаараа энийгээл. Тангад ном байдаг шүү дээ. Тийм ээ, пастор. Тангад номыг уншиж байгааг та нар ингэ зөндөл сонссон байх л та тий. Одоо өшөө үргэлжлүүлж чихэн тоногч байгаа ахгүй лай болдог ингэж болий. Яг ингэж ярьдаг хүн байд юм л анаавасраа нүүр сүлбрөө өрдөн юм шүү. Ийм тамийн гэдэг өөрийн гэсэн уншлагын дүрмээр дуулал номыг уншихаар аятай дуулж байгаа юм шиг сонсогддог байхгүй. Тэрийг нь хүмүүс сонсоход эдгээр амар уртай зохиод юм байна гэж ойлгодог болохоос биш тамимаар нь уншвал бид нар ч гэд дуулж байгаа юм шиг уншиж байгаа гэсэн үг. Тэгээд тэд нар дуулангаа усан үзмээ түүнэ. Усан үзмээ түүжэнгүүт усан үзм чинь том сүү бал урсан газар Канаанд урсж байгаа усан үзм чинь дээрээсээ эхлээд ургацсан. Дээдл нь бүр хамгийн том үржил шимтэй гоё шүүслэг байгаа шүү дээ. Тэгээ болцсон нь яадаг? Болцсон нь мултарч ундаад байдаг үстэй. Тэгээ усан үзмээ тастаал авахаар нөгөө хамгийн үржил шимтэй хамгийн түрүүнд ургасан нь доош нь ингэж жижигсэн байдаг шүү дээ. Тэр нь газар унахаар над шиг жоох юм өлийн юмнууд хайр юм гэж сагсруугаа хийгээд идэх байхгүй юу? Энийг бурхан бойл гэж хэлж байгаа. Болохгүй. Хинд үлдээг нь ядус ирмэл хүмүүст цагаачдаг бэлэвсэн өнчөө өрөөсөн үлдээ гэж хэлж байгаа юм. Энэ дээр та нар усан үзм түүхтэйч үлдэгдлийн бүүтүү талбайхаа унсан жимсэгч бүү цуглуул. Газар унсан л бол хинийх үү? Тэднийх минийх биш гэсэн үг. Газрынхаа ургацыг хураахтаач өнцөг болон хүртэл бүүтүү. Яагаад мөн тэдэнд үлдээ. Тэгвэл Рут ээжтэй хэлж байгаа үгийг одоо та хардаа ээжээсээ гуйж байгаа үгийг намайг тариан талбай руу явуулаач би тааллыг нь олж болох нэгний араас явж хаягдсан тариа түүе гэж хэлж байгаа. Хиний төлөө гэвэл энэ үг нь юу хэлж ийн гэвэл ээжээ би таныг ингэж өсвөрлөн байхыг хармааргүй байна. Хоосон байлгамааргүй байна. Би ч гэсэн гар хөмөхөд суулгүй ажил хийгээд будаа түүгээд таньдаа нэг ядаж гамбар хайраад өгчмөр байна. Гэхдээ бидэнд мөнгө байхгүй, эмэгтэй хүн ажил хийж болохгүй. Тэгээ боломж нэг байгаа шүү дээ ээжээ. Би Левит номны 19-ыг уншсан шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Израилийн би Элохим бурханд итгэнэ гэж хэлэхдээ би Израилийн бурханы хуйлуудыг уншсан шүү дээ. Тэгсэн чи ээжээ Левит номны 19-ийн 9-10 дээр юужилсэн тэр будаа усан үзм тэр орхигдоод юужлээд ингээд багцалж байхад дунд нь унсан хаягдсан тэр будааг чинь хоёул эдэж болох юм байл шүү дээ. Яагаад гэвэл хоёулаа өнчөө өрөөсөн. Аав нөхрөд мань өгсөн. Хоёулаа бэлэвсэн. Дээр нь би хайр эмэгтэй шүү дээ. Тэгэхээр би хулгай гэж тооцохгүй шүү дээ ээжээ. Рут яасан бэ? Хуулийг уншсан. Манайхаа Библийг уншдаг байсан нь харагдаж байгаа байхгүй. Тийм ээ. Үгүй бол зааж өгсөн бай таа. Дагалдуулсан байх нь шүү дээ. Наомич дагалдуулсан юм уу? Махлон ч юм уу? Элемелих амьд байхдаа ч дагалдуулсан юм уу? Юутайч тэр ингэж амжууж болно. Энэ нь хууль бус биш гэдгийг мэдчихээн. Тийм учраас ээжээсээ гуйж байгаа. Харин ээж нь юу гэж байна? Охин минь яв гэж байна. Яагаад? Ээж нь энэ хуулийг бас мэдчихэж байгаа. Ингээд явж байна. Эмэгтэй хүнийг хийж болох цорын ганц арга.
Яагаад усан үзмийн талбай ороогүй гэж ургац сураах үеэр ойлгож байна. Дараа нь 2 сар ургац сураасны дараа 2 сарын дараанаас усан үзм инжил бусад жимсний түүх үйлрэл эхэлнэ. Одоо энэ хоёрт боломжтой нь юу жилсэн тариан дээр тариан талбайн эзэд ажилчид түүгээ хураахад тэнд унсан будаануудыг түгнэ гэсэн үг. Та нар энэ одоо анги өрөөчд Пойлын дундуур яваад бодон олж хараад идэг штеп. Яагаад? Нөгөө бодонгууд ч рүүтийн ажлыг хийдэг байхгүй юу? Тариа хураахаар унсан будаануудыг очиж түүж идэж жагаад бодон бууддаг илчгэр болохгүй бах тий. 20 таа. Гэтэ ер нь тэнд бодонгууд байдаг шүү дээ тийм үү? Зулцгнуудаа дагуулсан тавьж явдаг. Тэднес ч тэр будаа гэж байгаа. Рүүт энийг хийх гэж явж байгаа байхгүй юу? Ойлгож байна. Би танаас бүрэн орчин үед авчирч ойлгуулах зөндөө зовж байна тийм. Ингээд рүүт ажиллаа эхэлж байгаа. Тэгээ тэр талбай дээр очиод түүж эхэлсэн. Талбай дээр очиод түүсээр байгаад яасан гэнэ нэг үг онцолж байгаа. Санаандгүй Боазын газарт очсон. Санаандгүй гэж онцолж байгаа нь рүүт Боазыг таньдаггүй, мэдэгчгүй. Миний нас болсон хадмын хамаатны Боаз гэдэг хүн байдгийг ч мэдэхгүй. Бас санаандгүй. Тэгээд рүүтийн та яг ингэж төсөөлөд хардаа зан чанар нь би байсан бол ингэн за ээжээсээ гуйж яг би бас нэг хэсэг зан гаргачихъя гэд. Тэгээд талбай дээр очиход талбай эзнээс ихлэ асуух хэрэгтэй байхгүй зөвшөөрөл авах хэрэгтэй. Би таны талбай дээр хаягдл будааг чинь түүж болох уу гэж асуух. Гоё юу? Хэцүү шүү дээ. Хүний нөгөө identity хүндчихгүй бол те нэг онгой олчих гээд байгаа юм шиг мэдрэмж төрөл. Хань рүүт ингэж асууж байгаа. Тэгээ хүмүүс будаа түүж байна. Будаа түүгээд ингэж явж тэр одоо юу хийгээд байгаа вэ? Нөгөө хаягдл будаа түүж байгаа өөрхий билвсэн. Юу юм? Яг нөгөө Наомигийн билвсэн, Наомигийн билвсэн нөгөө Ноамигийн билвсэн нөгөө рүүт гээд нэг Моаб эмэгтэй байдаг шүү дээ. Өөр хийж хэмх доош орж байгаа юм да. Хүмүүс ярьж л байгаа шүү дээ. Ярьж байгаа шүү дээ. Намайг мужаан цээх ажилуулахад өстой дархандаа яриад бахан хансан шүү дээ. Нөгөө рэнж унаа давх гэдэг нямга чинь галтгооны ком ийдсэн аль явганаар загнуулаад явж гин ханын зүг цоолсонгүйгээ загнуулаа явж гин гэл. Бид нэг хүн өөдөө гарахаас л унахад л баярлчих гэдэг нэг тийм шулмын замтай тий. Өөр ирэхгүй гिचг гэдэг тий. Яг бид нар тэгтээ эзэн дотор өөрчлөгдөж байгаа л да. Тэгэхээр тэр болгоныг рүүт анзаарсан байна. Боазын талбайд санаандгүй ирсэн гэдэг нь рүүт тэр намайг муулж байгаа л тэр над руу муухай хараад энэ залуу намайг шохоороход байна. Үгүй энэ чинь дажиг залуу ингэж бодоод будаа түүж явсан байна уу? Зөвхөн уртхаас учраас тэр юу ч анзаараагүй. Тэр хүмүүс намайг сайн муу хэлнэ үү ялна уу юу ч анзаарахгүй явсаар байгаад Боазын талбайд ирчихэж байгаа. Боазын талбайд ирсэн чинь яг тэр үед нь санаандгүй ирчихсэн байв. Харах тун Боаз Бэтлехемээс ирж тариа хадагчдад эзэн та нартай хамт байх болтугай гэхэд эзэн таныг ивэх болтугай хэмээн хариулв. За яг тэр үед Боаз ирж байна. Энд айгүй онцгой ишлэл бичгч маань ингээд дунд нь бас ингээд хайд хийцэн ба ингээд далталцсан ба. Тэрний юу юм гэхлээр тариан талбайн эзэд хизээж талбай дээр үдийн халуунд өдрийн цагаар очдгоо байхгүй юу? Тариан талбай эзэд хизээ очихгүй гэвэл орой ажил тарахаас одооний орчин үеийн яриагаар бол 30 минутаас нэг цагийн өмнө нар жаргахаас нэг цагийн өмнө ажил тарахын алдад очоод хариуцсан даамалтайгаа уулзаад хэдэн тонн будаа цуглуулсан, хэдийг юужилсан, хэдийг цайруулсан, хэдийг тэрэмдсэн, нийт хэдэн тонн гурил гарсан. Ингэж тооцоогоо шахачаад явдаг байхгүй. Одооний энэ тариа тарьдаг хүмүүс ч гэсэн тэгж л байна. Та нар үдийн тэр халуун наранд боломжит байвал хүн гарахыг хүсдэггүй. Гэхдээ Иохан 4-р бүлэг дээр Самар эмэгтэй худаг руу очдог. Тэр үед нь яг тэр мангар цагаар Есүс бас мангаа цуужгаад уулзчихдаг. Есүс Самар эмэгтэйг зорж очсон гэдгийг цаг агаар тэр халуун худаг дээр босон цаг агаар нотолж өгдөг. Тийм биз? Есүс зүгээр яваагүй тэр Самар эмэгтэйд амрал өгөх гэж явсан гэдгийг тэр хүн Палестины цаг агаар нотолж өгдөг. Тэгвэл яг тэр өдрийн халуун үеэр хүн очдоггүй. Харин Рут өглөөнөөс хэдий хүртэл ажилласан болоод Боозтой таарчжээ. Орой болтол ажиллаж байгаа. Та нар усгүй бүртих мод тариан талбай дээр гой сүрлэг жимсний мод ургад юм. Бүртих мод байхгүй. Сүүдрлэх газаргүй тэр газар. Самар эмэгтэй, бусад эмэгтэйчүүд хүртэл зүрх хаширдаг Есүсийн зорж очсон тэр халуун наранд өдөржингөө будаа түн. Тэгтээ хаягдл түн. Та нар хаягдл түн гэдэг чинь багцаар килограммаар тавьсан байх уу? Атгаар түүж. Жоон. Хүний нүд харна.
Тэгээ юужилж байгаа хүний хажууд нь очиод унсныг авахгүй хүлээн. Юужилсан ажилчид нь ингээл хараад инээлдээ шоолоод инээ тэрэг хүлээн. Тэгээд нөгөөдөл нь илжигэн дээрээ ачаад тэрэгэн дээрээ ачаад явсны дараа нөгөө газар нь очиод хаягдлын түн. Энэ ажлыг орой хийсэн хэрвээ Рут өдөр нь над шиг залхуураад за болов энэ ч бүтэхгүй ажил нь нэг хоёр аяга энүүгээр ээжний гамбар хийж өчөөд очиж амрын сэрүүхэнд хөтөө сууж амрыг гээд харьцсан бол бууцтай таарах байсан нь. Рут ямар хэсэд амьдарч байгаа эмэгтэй байсныг та харж байгаа. Хиний төлөө тэнд байгаа ажилчид хиний төлөө Рут энийг хийж байгааг мэдж байгаа. Дээр нь та Боазыг хар. Боаз ирээд өөрийн ажилчдтайгаа мэдлж байна. Юу гэж нэвэл эзэн та нартай хамт байх болтугай гэж мэдлж байна. Би байсан бол сайн уу хэдэн хэл гурил авсан байл гэж мэдлэх баг. Өнөөдөр хэдий хийсэн байл гэж мэдлэх баг. Харин Боаз юу гэж мэдлж байна? Эзэн та нартай хамт байх болтугай. Би та нартай биш. Энэ талбай эзэн би биш. Энэ бүхний эзэн биш. Би та нарын ч эзэн биш. Эзэн, миний эзэн та нартай хамт байх болтугай. Мундаг ирэх юм аа. Тэгсэн чинь зарцнаар нь хариу юу гэсэн гэж байна? Эзэн та нартай хамт байх болтугай гэхээр нь бас над шиг хараад тийх болтугай гэсэн гэж байна. Эзэн таныг ивэх болтугай. Яг гэвэл та эзнийг дээдэлдэг учраас эзэн таныг ивэх. Та их ивэхдэх тусам та бас бид нарыг ивэдэг учраас бидэнд хэсэд ханддаг учраас эзэн таныг минь үнэхээр ивэж өрөөх болтугай гэж. Та нар энэ намайг мөнгөтэй болосыг залбирч ирсэн. Би баяжул танаас өмчөнд гоё болно шүү дээ. Тийм үстэй. Би одоо тэр бом төгрөгийн төлөө гойж байгаа. Арай бага нь. Тэгэх юм бол би энд байгаа саксны мөрөөдсөн саксны талбай, хүүхдийн тоглоомын саад, машин зогсоол, сүмээ гой битүү басаадч юм бол ингэж хүүтэн жинтэхгүй болно. Энэ тэрэгцтэй хүний орж гардаг таамбар, гэр бүлүүд дуртай цагтаа цуглаад шорлог хийгээд идэх гой мангаал баригээд бид нар анх ярьжсэн тийм үү сэлэнгд байдаг тэр чулуун мангаалыг барь. Энийг би бүгдийг хийхин тулд яаж тооцсон тэр бом төгрөгийн төлөө би залбирч байгаа юм. Тэгвэл хин сайн бэ? Чуулганд сайн байх нь хин сайн. Та нарт сайн ш бодлоо бантад хэлэхгүй. Тийм үст. Тэгэхээр та нар намайг бас жоохон өрөөж залбирч л да. Энэ зарцнаар хэлж ш эзэн таныг минь ивэх болтугай. Яг л та ивэгдвэл бид нар улам их ивэгдэнэ. Тэгэхээр Боазын зан чанар зүгээр мэдчилгээнээс маш тодорхой харагдаж байгаа. Ингээд Боаз тариа хадагчдыг хариуцсан зарцтай тэр хэний бүсгүй вэ гэж байна. Тариа хадагчдыг яасан зарц гэнэ үү? Хариуцсан зарц. Талбай эзэн чинь даамалтайгаа л уулзсан шүү. Хүн болгон шивгчэн болгон дээр очиод үжиж явахгүй шүү дээ. Даамалтайгаа уулзна. Яагаад даамалтайгаа уулзж байгаа? Хэдэн тооныг хураасан, ямар гурил гарсан ойролцоогоор хэдүүлээ тэдэн динар болно. За тэдэн динар гэдэг чинь ажлын цалин тавихад надад нэг тэд үлдэн. Энийг өдөр болгон тооцоогоо шахах хэрэгтэй шүү дээ. Хариуцлагатай ажил хийж байгаа юм. Тэгэхээр очоод тариа хадагчдыг хариуцсан зарцтайгаа байсан чинь Боазын нүдэнд тэр олон ажилчдаас нэг хүн тусаад болдгоо. Рут. Тэгээ Боаз ингэж асууж байгаа. Тэр хэний бүсгүй вэ гэж асууж байгаа. Энэ нэг тийм Боаз ингэж ад үзээд энэ нэг юм гисэн утгаар биш. Та зөв ойлгоорой. Энэ үеийн нийгэм чинь өөрөө эмэгтэй бол хин нэгний өмч байх ёстой. Нэг эрэгтэйгийн өмч, ямар нэгэн юмны өмч байна. Энэ үед чинь нөгөө хүүсийн ялгуурлал гэдэг юм чинь тэнгэр газар шиг л байсан үе байхгүй. Тийм учраас хинийх вэ гэж асууж байгаа шалтгаан тийм. Түүнээс биш Рут нэг тийм дэл сул харагдсан учраас биш. Хинийх вэ? Нөхөр нь хин бэ? Яг хиний мэдлэлд байдаг. Эсвэл аав нь хин бэ ч гэдэг юм. Энэ утгаар асууж байгаа. Ингээд асуусан чинь зарцсан ингэж хэлж байгаа. Тэр бол Моабын нутгаас ирсэн Наомитай хамт буцаж ирсэн Моаб эмэгтэй. Энэ зарцсан муухай ходроггүй. Ойрхон байр нисэлчмаар. Рут гэд хэлчих болно шүү дээ. Энд чинь нэртэй шүү дээ. Нөгөө дуучин хаягтай шүү дээ гэдэг шиг. Энд чинь нэртэй шүү дээ. Тэгсэн нэрийг хэлэхгүй юуг нь хэлж нөгөө мууг нь хэлээд байхгүй. Моабын нутгаас Наомигийн дагуулж ирсэн Моаб эмэгтэй. Рут нь байхгүй. Тийм үү? Яг нөгөө энэ чинь нөгөө зургатаар нэг хүн гарангуутал энэ нэрээ мундаг шүү дээ ээжээ юм. Энд чинь нөгөө залуу байхдаа тэрнтэй сууд тэрнээс салаад тэрнээс тэдүү хөхтэй. Тэг дараа нь тэрнтэй сууд. Одоо энэ чинь залуу их нэртэй гэсэн маш байна. Би ерөөсө тэр хүний хэдийн их нэмэгтэй асуугаа зүгээр л улс төрчийн зөв ярьж шүү гэсэн чинь тэр хүний Моабын дурдаад байгаа байхгүй. Энэ яг бидний зан чанар байгаа шүү дээ. Зүгээр л Наомигийн бэр Рут гэдэг эмэгтэй байгаа маа гэд хэлчих болох байсан чи энэ муу зарч юу гэж байна? Моабын нутгаас Наомигийн дагуулж ирсэн
Моаб эмэгтэй. Ардан дараа нь Рут ч байхгүй байна. Рутийн хэрэг шоодрлогдож, хэрэг гадуурхагдчихсэн дүр төрх харж байгаа. Айдентити хувьд хэрэгэн зэрэгээр хувьд хинч биш бол. Рут ч биш бол. Моабын нутгаас ирсэн. Тэгээ Наомитэй. Наомиг ч бүгд мэдэн шүү дээ. Наоми ирлээ гэсэн намайг Мара гэж дуудаа. Би дүүрэн гараад хоос ирлээ. Моаб эмэгтэй. Ингээд нөгөө зарц ингэж хэлж байгаараа Боаз Моабын нутгаа энэ бол Моабын нутгаас Наомитэй хамт ирсэн Моаб эмэгтэй гिचээд одоо нэг өөр дахиад нэг өөр теолог гарна. Тэр эмэгтэй тариа хадагчдын араас жүүжилсэн тариан дунд хаягдсан түрүүг түүж цуглуулахыг надад зөвшөөрөөч гэсэн. Түрүү би хэлсэн тийм үү. Заавал эхлээд зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгээд зөвшөөрөөч гэж гуйсан байна шүү дээ. Боазын энэ ахлах зарцыг тэгээд зөвшөөрөөч гэсэн. Энэ ахлах зарц үгүй гэж болно. Гэхдээ энэ яагаад үгүй гэхгүй гэж Боаз бурханлаг хүн бөгөөд эдгээр ч бурханлаг бурхны хуулийг сахидаг байсан учраас зөвшөөрөх нь тодорхой. Тиймээс зөвшөөрчихсөн. Тэгээд ингэж хэлж байгаа хараа дүгнж Рутийг айдентитийн хувьд бол Моабаас Наомигийн дагуулж ирсэн Моаб эмэгтэй гэж хэлсэн бол үйлс би түрүү үйлсийн тухай ярьсан. Үйлдэл нүүрс бүр ярихдаа ярьсан тийм үү. Үйлсийн хувьд энэ зарц Боазд ингэж танилцуулж байгаа. Зөвшөөрөөч гэсээ тэгээд тэр ирж өглөөнөөс одоо хүртэл өөрөөр хэлбэл таныг ирж тооцоо шахах хүртэл тэр гэрт түр зурал сууж байгаа. Түрхэн зурал суусан. Тэгэхээр Рут айдентитийн хувьд тэгж байсан ч зарц нарын нүдэнд ямар харагдсан бэ? Хичээнгүй үнэн ч ажиллаж байгаа. Энэ зарц анзаарч харсан байна. Тэр өөрхийн ингээ гуйсан юм аа. Тэр аль өглөө ирээд одоо болтол энд ажилласан. Тэгээ түрхэн зурал ганц удаа түрхэн зурныг амс хийгээл тэгэл дахиад босоод ажиллаа хийж байна. Юу гэж байна? Хэдий ийм Моаб эмэгтэй боловч хөрх юм үн хэрэг хичээнгүй юм аа. Үнэн ч юм аа. Дээр нэмээд тэр зарц ингэж хэлж байгаа. Моаб Наомигийн дагуулж ирсэн Моаб эмэгтэй гэхээр Наомигийн түүхийг Бэтлехемчүүд бүгд мэднэ. Болохгүй бурхнаа хийж байгаа. Нөхрөө алдаад, хоёр хүүгээ алдаад, хов хоосон болоод, аргаа ядаад хоосонгуй ганцгалж ирнэ. Тэгээ зүгээр исчихгүй Моаб эмэгтэй дагуулад ирсэн ийм л нэг Наоми гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээд Рут Орпа шиг нутагтаа Моабдаа үлдэж болох байсныг энэ зарц мэдчихэж байгааг үг нь хэлчихэж байгаа байхгүй. Наомиг нь дагуулж ирсэн Моаб эмэгтэй. Тэгвэл энэ зарцнаар нөгөө утгаараа юуг сайн мэдчихэж байгаа вэ гэвэл энэ Моаб эмэгтэй хэний өмнөөс хэний төлөө ингэж хүн амтны нүдний үзүүр болж гуйлагчингийн ажил ингэж хийж байгаа юм бэ? Гуйлагчингийн ажлыг хийхдээ биднээс илүү хичээнгүй ганцхан амьсгал авч амраад ийм үнэнчээр хийж байгаа юм бэ? Хэний төлөө гэдгийг зарц мэдэж гэнэ үү? Хэний бэр гэж хэлж байна? Наомигийн төлөө. Тэгэхээр тэр ядарсан Наомигийн төлөө энэ нэмэгтэй чинь Моабд аав ээж дээрээ жаргаж болох байтал Моабд хисэд хандж байгаа энэ нэмэгтэй одоо талбай дээр хисэд үйлчилж байгааг харсан энэ зарц үнэлж байгаа. Ойлгож байна. Үнэндээ тийм шүү дээ. Энэ үгнээс бид нар ойлгож болно шүү дээ. Хүний нутагт бэлэвсэн хамгаалах хүнгүй хадам аавч байхгүй бас нэг бэлэвсэн настай эмэгтэйг асрахын тулд ар гэр найз нөхөд бүхнээ хаяад бүхнээ зориулаад ирсэн. Тэгээд энэ дээрээ зүгээр байгаагүй. Энд ирээд ээжийнхээ төлөө, тэр хадмынхаа төлөө гуйлагчны ажлыг, ийм нүд үзүүрлэмээр ажлыг, хинч биш хинэгний ажлыг ямар хичээнгүй хийж байгааг тэр зарцснаар хараад үнэлсэн баг. Ивэн би танарт орчуулж өгье. Ивэн минь нөгөө ядарсан Наомич гэхдээ бас дээр юм да. Хөрх энэ мөр Рутийг дагуулж ирсэн. Энэ муу Моаб эмэгтэй өглөөнөөс хойш бидний хаягдлыг түүж ганц ч удаа бориг бокс хийсэнгүй. Ганц удаа ирж суучаал дахиад босоо явуулчлаа. Зайлвал Наомигийн бэр Наомич бас сүлд хүмүүс ингэдэг штеп. Рут Боаз хоёроос Обед гардаг. Тэгэхэд Бэтлехемийн эмэгтэйчүүд ингэж хэлдэг. 7 хүүгээс ч илүү чиний бэр гэж Рутийг үнэлдэг. Бэтлехемчүүд. 7 хүүгээс ч илүү чиний хайртай бэр. Ийм итгэмжтэй Рут үйлчилсэн баг. Хесед амьдрал гэж энийг хэлээд байна. Бурхны нэг үслийн амьдрал. Тэгээд энэ сайн гэрчлэлийг зарцаасаа сонсон Боаз Рутийг дуудаж байгаа. Тэгээд Боаз Рутэд охин минь намайг сонс.
түрүү түүх гэж өөр талбайд очих хэрэггүй. Эндээс бүү яв. Харин чи эндээ миний шивгчингүүдийг түш. Өөрөөр хэлбэл Боаз энэ сайн гэрчлэлийг сонсоод мөн Боазын нүдэнд рут өртсөн шүү дээ. Яаж өртсөн? Зөндөө ажилчдын дундаас Боаз ахлагчтайгаа ярьж байхдаа харж байгаа энэ хиний эмэгтэй вэ гэд нүдэнд нь өртсөн шүү дээ. Тэр хэмжээнд хасэд үнэнч хичээнгүй. Та нар ерөнхийлөгчийн ажлыг, улс төрчийн ажлыг, компани захирлын ажлыг үнэнч хасэд хийх бол амархан шүү дээ. Гуйлгачны ажлыг хэний тоож хийдэггүй ажлыг ийм үнэн сэтгэлээр хийнэ гэдэг бол тэгэд хэдий гуйлгачийн ядуу боловч Боазын нүдэнд өртөж, зарц нарын нүдэнд өртөж үнэлэгдэж байгаа. Юугаараа над шиг юм олон юм чалчиж уу, гоё юм ярьж уу, мундаг харагдаж уу? Итгэмжтэй урд байгаагаа анзаарахгүй бүх зүрх сэтгэлээрээ хийж байгаа. Хэний төлөө? Бусдын төлөө, ядарсан, бэлэвсэн, үлдсэн, зовлон туулсан хадам ээжийнхээ төлөө хийж байгаа тэр дүр төрх нь бусдын хайр хүндлэлийг татж байгаа. Одоо ойлгож байна. Хамгийн сүүлд Боаз түүнийг дуудаад бусдын тариан талбаар бүү яв гэж байна. Боаз 3 юм гуйж байгаа. Одоо хараа гуйлагчны ажил хийж байгаа цэвэрлэгч хог түүж яваа тэр хүн компанийн тэргүүндээ захирлан гуйж байгаа. Яагаад гуйж байгаа вэ? Үдсэглэнтэй хөөхөн еврей цэвэр гаралтай мундаг иш үзүүлэгч авах учраас биш. Мундаг гоё албан тушаалтай амбицтай авах учраас биш. Тийм үдсэглэнтэй хэсэд байдлыг харсан учраас гуйж байгаа. Гуйлагчин захирлан гуйж байгаа. Цэвэрлэгчээ, хог түүдэг цэвэрлэгчээ тэргүүн захирал компани ерөнхийлөгч нь гуйж байгаа юм. Юуг хараад? Хэсэдийг хараад. Үүрсэн хараад. Итгэлтэй байдлыг хараад. Бусдын төлөө гэж байгаа сэтгэлийн хараад гуйж байгаа. Эхний гуйлт нь юу вэ гэвэл охин минь намайг сонс. Юу вэ гэвэл энэ үед Боаз нэг хөгшин амтан жоохоо охиныг хараад охин минь гэж хэлж байгаа юм биш ээ. Энэ үед амбиц карьерийн хувьд, дарга эзний хувьд хамгийн дотн санагдсан хүүхдээ охин минь гэж дууддаг байхгүй. Олон биш. Охин минь. Охин минь. Зүгээр эмэгтэй гэж дуудаж болно. Есүс хүртэл Мариад хэлдэг шүү дээ. Эмэгтэй танд ч надад ч ямар хамаа. Каны урмын дээр, Иохан номон дээр. Харин үнэхээр хараад хэсэд харагдсан. Үнэхээр сэтгэлд нь нийцсэн ажилтнаа, нийцсэн хуурай дүүгээ охин минь. Та нар мэдэн шүү дээ. Өсвөрийнхнээс дандаа энэ мөнжи зөнжи эсүүгээ эднэрийг андуураад охин миний охин гэдээ хаяад уучдаг. Тэр хэмжээнд дотн хайр татам учраас. Миний охин шиг сэтгэл төрж байгаа учраас. Тиймээс энэ бол Боаз хөгшин хүн, Рут залуу гэсэн утга биш. Боаз тэгэд дотн санагдсан учраас Рутыг охин минь гэж байгаа. Яг л Боаз чи эзэн шүү дээ. Талбай эзэн шүү дээ. Боазын хаягдлыг түүж байгаа Рут шүү дээ. Гэхдээ үнэлэмж нь үйлсэн хайр татам. Хэсэдээс учраас Боаз тэр хэмжээний дотн сэтгэлээр дуудаж байгаа. Охин минь намайг сонс. Чи өөр тариан талбай руу бүү яв. Энэ нь еврейгээр ямар утгатай гэж чи өөр тариан талбай руу бүү яв гэдэг нь чи энд байх нь надад таалагдж байна. Ойлгож байна. Бид нэг юм урилгахгүй зочин гэртээ ирчээл хүлээ ачаа сувг солиол өвөө гэдэг өрөө хэсэд тахаар ялангуяа би бол бүр хэцүү. Би бүр ахлагч нараас хүртэл тэгж шин. Бити хийлэхгүйгээр манайд ирээрээ уучлаа. Та нар тэгдэг юм. Гэрт чи ингэж ямар ч хэл чимээгүй зүгээр нэг урилгагүй зочин хамаатны чинь ч юм уу нэг хөдөөний үнгэрэл усанд ороод хамаагүй алчуураас чинь арчаа шүдний оос ойж чи гээл ингээд ахаар гоё байд юм. Тухгүй байдаг ч тийм. Тухгүй, таагүй байдаг ч тийм. Тэгтэл өөрийнх нь талбай дээр Боаз эмэх нэр нөлөө бүхний хүний талбай дээр нэг сармаасан гуйлагчээр өдөржин хог түүгээд ахаар үлдсэн будагийн түүгээд ажилчтай ингээд өрсөлдөө давхад ахаар таагүй санагдаж, тухгүй санагдсан шүү дээ. Гэхдээ Боазд яасан бэ? Таалагдсан байгаа байхгүй юу? Тийм учраас чи өөр талбар бүү яв гэдэг нь чи энд байх нь надад болон бидэнд миний зарцснаар шингчдэд хүртэл таалагдж байна. Яагаад гэвэл чи ямар хэсэд үнэн чи юм бэ? Чи ямар даруухан, уян зөөлөн сүнсний хувьд, сүнслэний байдлын хувьд, бурханд итгэх итгэлийн хувьд чи ямар шударга, ариун
үсгэлэнтэй юм бэ гэдгийг Боаз хэлж байгаа. Өөр талбайраа бит яв. Нөгөөдгөр над дээр байх нь бидэнд таалагдахаас гадна би чамайг коверлээ. Яаж вэ? Хамгаалагч гарч ирж байгаа зүйл Рутийн амьдрал хинч тоодгүй хогддог байсан Рут. Одоо би чи миний талбай дээр байгаа цагт чи хоос онохгүй. Би коверлээ. Нэг юм жон гэл хэлэхгүй нөө. Чи Боаз гуйж штэ. Тийм үстэй. Боаз гуйж байгаа. Хоёр дахь гуйлт нь бүр гоё гуйлтаа. Одоо Боазын хувьд Рут хэм болж хувирч байна. Би танаас нэг энгийн жишээ ярьж байна. Та нар уйдаагүй үстэй. Нэг жоохон ядруу амьдралтай залуу хашаандаа амьдарч байгаа нэг өглөө хасан чинь айгүй гоё улаан сарнаа ургацсан байсан гинэ. Тэгээ нөгөө залуу амар баярлсан гин. Танах хашаан тийм гоё сарнаа ургачвал баярлах уу? Нянга битүү нэг сонин ирлээ цэцэг тийжиж байгаа гин. Тарьж айгүй гоё улаан ургана. Тэгээд өстө ургацлаа гэж бүр гэр бүлээрээ баярлаад ээж хараа, аав хараа, нянга хараа, ханаа хараа гэж усалж байсан чинь ургаад 2 хоноод унаад дахиад ургаад 2 хоноод унаад идэв. Тэгээ одоо ургах юм баг үлдээг байхаа тий. Баярлдаг шүү дээ. Цэцэг гэдэг чинь цэцэгчний жаргал гэж гоё дуу хүртлээ. Тэгээ нөгөө залуу хашаандаа ургасан тэр ганц хэрэг улаан сарныг хараад баярлаад яасан гэвэл тэр өдрөөс хойш өдөр болгон очиж услаад, тордоод, хорхоо шавжнаас хамгаалаад, бүр заримдаа хүчтэй салхи гарахт нь очиж ингэж биеэрээ салхийг хааж өгөөд өдрийн цагаар хажууд нь очиж хэвтэж жаргадаг байсан гинэ. Хашаандаа ургасан ганц сарныг. Нэг өдөр нөгөө залуу нэг анзаарсан чинь энтлийнхэн айлын хашаанд битүү улаан сарнаа байна гинэ. Хүн байхгүйгээл ирж хайж явдаг шүү дээ тийм. Тэгээ нөгөө залуу аюул сэтгэлээр ингээ гундсан гинэ. Өө би одоо нэг ганцхан дээр чи эдний хашаа чи битүү улаан сарнаа юм байна шүү дээ. Тэр үед нэг насны зөвлөсөн зөвлөгөө байдаг байхгүй. Тэр настай ингэж хэлсэн байна. Та сайн сонсоо. Үнцэн гэдгийг чи залуу хүн ойлгохгүй байна. Тэр хашаанд битүү улаан сарнаа. Гэхдээ чиний хашаанд ганцхан байна. Гэхдээ би юуг насны бүсэнд юуг ойлгосон гэвэл чиний энэ ганцхан сарнаа чинь тэр бүх хашаа дөрвөн сарнааг нийлүүлснээс ч илүү үнцэнтэй. Яагаад? Тэр айлт гэдгийг тоодоггүй. Харин чи өөрт байгаа ганц сарнаагаа тордоод, аснаа, услаад, салхинаас хамгаалаад, шоргоо шалжнаас хамгаалаад бүх зүрхээ зориулж өдөр хажууд нь хэвтэж жаргадаг. Тэгэхээр ямар нэгэн юмд их баг олон цөөн гэдэгт утга нь оршихгүй. Үнцэн гэдэг бол үнцэн. Үүнд л утга оршиж байгаа. Тиймээс чиний хашаанд байгаа нэг сарнаа чинь бусдын 1000 сарнаанаас ч илүү үнцэнтэй. Энэ юу хэлж байна? Энэ дэлхий дээр олон ирчүүд байдаг. Боацигч байгаа. Надаас дээр нь ч байгаа. Энэ дэлхий дээр олон эмэгтэйчүүд байна. 90-60 зөндөл байна. Үнцэн нь хаа? Надад байгаа нөгөө мөн шүн хурхираад унтуулдаг ганц хан чинь. Үнцэн нь хаана? Орой болгон лавшаа хийгээд ширээн дээр минь тавьж өгдөг тэр хан. Түүнтэй би өдөржингөө байх дуртай. Түүнийг би яг хашаанд байгаа ганц сарнаа хайрладаг шиг коверлоод, хамгаалаад, асрамжлаад, хамгаад, юм ярилцаад хажууд нь хэвтэж жаргадаг. Энэ үнцнийг тэр настан залуу зааж өгсөн. Боаз одоо энэ үнцнийг хаанаас харж эхэлж байна? Рутээс харж байгаа. Зөндөө ширхэгчин ажилтан байгаа. Зөндөө талбай байгаа. Гэхдээ Боазд одоо талбайд нь өөрт нь үзэгдэх ганц сарнаа Рут болж байна. Тиймээс ийм том хүн нэр нөлөө бүхий хүн атлаа нөгөө хаягдл түүж байгаа Рутыг өөр талбай руу битгий яваач. Энд байх чинь надад таалагч. Хоёрт нь миний ширхэгчдийг түшгэж байна. Юу вэ гэвэл чи хаягдл түүх хэрэггүй гэсэн. Энэ шивгчин гэдэг чинь муухай сонсогддог шүү дээ бид нар. Энэ чинь үнэндээ ажилтан байхгүй, эмэгтэй ажилтан. Нөгөө эмэгтэйгийн identity хүүсийн ялгаанаас болоод шивгчин гэдэг болохоос энэ чинь та нар Сара Авраамд хагаарч Сарагийн шивгчин байсан юм шүү дээ. Гэхдээ Авраам зөвшөөрөөд нөхөртөөгөө унтуулад Ишмаил төрсөн шүү дээ. Ялгаагүй эмэгтэй байхгүй. Гэхдээ одоо чи миний талбайгаас нэгдүгээр бити яваач. Хоёрдугаар би чамд хог пүүдэг байгаанс чи хармааргүй. Өөр талбайтай чамаг ийм төрхтэй өөр талбай эзэд хараасаа гэж би хүсэхгүй байна. Харагдмаар байвал надад хараг. Би ойлгож байна. Тэгээ миний шивгчдийг түшгээд юм. Чи аль бие усаар энд ажил. Би коверлээ.
харин нарийн дай гэж ойлгож байна. Тийм байгаа үстэй. Таны талбай дээр би турж өглөө гэвэл яах вэ? Би чамд тэгүүлэхгүй гэдэг. 2 дахь удаа гойж. 3 дахь удаадаа Боаз юу гэж гойсон бэ гэвэл юу гэж түнд хэлсэн бэ гэвэл би зарцнартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан гэж байна. Шивгчин биш зарц. Энд чинь нэг гэж байна. Хүүсээр нь хэлдэ шивгчин. Эмхтэй тэднийг түшгсэн. Харин зарц. Түүний зарцныг хариуцсан ахлах зарц. Хүүсээр нь эрэхтэй. Эрэхтэй зарцнуудаа Боаз юу гэж байна? Рүүтэд хүрч болохгүй шүү та нар гэж хэлж байна. Эзэн талбай эзэн нь одоо яаж ийн? Бүр жинхэнэ коврлж байгаа үстэй. Бүр нарийн яриул хардаж хармалж байгаа үстэй. Тийм биш гэж юм уу? Билүүсэн эмхтэйг яасан ч яад ирчихв. Эрэхтэй зарцнаар нь шохоорхохгүй гэдгээс яаж ийн? Би зарцнартаа чамд хүрч болохгүй гэж тушаасан. Бүр хүрч болохгүй. Тэгэхээр эрэхтэй зарцнаар яах вэ? Бурхан минь бойлинаач эзний хараанд байдаг эмхтэй. Хамгаалагчгүй цөлөөр явсан Рутийг Хесед амьдсныхын төлөө одоо бурхан яаж хамгаалж, хайрлж, бусдаас харамлах эр хүнийг өөрийнхөө хайртай бурханлаг эр хүнийг амьдралд нь өгч байгаа. Энэ бол түүний гайхамшигтай шаардлага. Ийм хайр сэтгэлийн тухай юм хизээч яасан сонирхолтой байдаг тийм. Гоё уулзалт байхгүй юу? Ингээд хамгийн сүүлд нь миний хутгаас, миний сагнаас ус уу гэж. Энэ еврей утгаараа ямар утгатай үг гэж. Хүн болгон худагтай гэж үздэг байхгүй. Тэр нь таны амьдралыг хэлж байна. Хүн болгон худагтай. Хүн болгон тэр худгаасаа уудаг. Хүн болгон тэр худагтаа уйлдаг. Хүн болгон тэр худагтаа ганцаарддаг. Хүн болгон тэр худагтаа амьдэрдэг. Одоо Боаз Рутийг өөрийнхөө худагт урьж байгаа. Миний санаас, миний худгаас өөр газраас битүү. Энэ Хесед гэдгийг бурхан энэ худаг гэдгээр юу гэж ойлгуулдаг гэж. Орхонд ингэж ихэнх айл худагтай байдаг тийм ээ. Гэхдээ тэр худгийн бүр гүнээс гүн цүнхээлд нь оруулах хэд байдаг. Худаг болгон тусдаа нэг цүнхээлтэй байдаг юм. Нэг том цүнхээл. Тэр цүнхээл дээр хүн болгон худаг ухдаг. Тэгээ хүн болгон тэр худган дотор л амьдардаг. Харин бурхан энэ Хесед гэдгийг юу гэж ойлгуулахыг хүсэж байна вэ? Тэр цүнхээл хүртэл ямка чи гүнзгий ойлгоотгооч түгэл чи төлөв шээ. Түгэл чи бусдын худгийг хүндлэн. Аль ч худгаас уусан ус нь адилхан амттай. Яагаад? Цүнхээл нь нэг учраас. Хесед гэдэг үгний үндэс нь болох бурхан би цорын ганц учраас. Цүнхээл хүртэл ойлгож байгаа. Тэгвэл тэр цүнхээлээс ус авч ууж байгаа. Бэрэгчийг чи шүүхгүй. Оюунагчийг чи уучлна. Наяамыг чи хайрлна. Чи ойлгоно. Бусдын худгийг ойлгоно. Харин ямар үед бид нар төлөвшгүй гэхээр өөрийнхөө л худгийг бодоод байдаг. Оюунагч худаг ортгон цаашаа гэд худгаа авч холдуулаад тэрэн дотроо л ганцаардаа, шаналал, жаргаал, баясаад энийгээд уйлаад амьдраад байдаг. Харин бид нарыг бурхан Хесед буюу Рут шиг тэр гүн худаг руу, Боаз шиг тэр гүн худгийн цүнхээл бол нэг л юм гэдгийг ойлгосон. Зовж байгаа нэгэнд Наомигийн зовлон донд Рут сайн дураар орж хамт зовж өгж байгаа тэр Хесед. Зовж байгаа ах дүүсийнхээ амьдралд, дутуу байгаа ах дүүсийнхээ амьдралд нь сайн дураар орж талхаа хувааж байгаа тэр Хесед хайр. Өвчтөй байгаа ах дүүгийнхээ эмнэлэг дээр нь сайн дураараа нэг хэдэн баяж чанж очоод залбирж өгөх тэр Хесед хайр. Бусдыг баяр жаргалтай гоё болоод сэтгэл өндөр явахт нь сайн дураараа очоод хамт баярлж өгөх тэр Хесед хайрыг л бурхан ойлгосон гэж үсэ. Тиймээс өнөөдөр Боаз газрын эзнээс хаягдл төгж Рутийн амьдралд хамт зовхоор мөн ижил Хесед хайрыг гаргаж байгаа. Энийг Наоми хэлсэн. Та нар надад болон өөд бологсдод маань Хесед хандсан шиг бурхан та хоёрт Хесед хандах болтугай гэж Наомигийн Моаб газарт, хайр газарт санаандгүй юрөөсөн тэр юрөөл нь өөрийнх нь би Рут дээр өөрийнх нь хамаатан Боазаар дамжаад Хесед болж эргэж ирж байгаа нь харагдаж байгаа. Тиймээс би нэгэ юрөөнө гэдэг ийм чухал. Рутэд Боаз Хесед хандаж энэ хоёр юрөөгчснөр эргээд хин юрөөгддгийг Наоми зээгээ тэрдэг. Өргөмөл их юм болдог.
Энэ үед Бэтлехэм даяараа чиний удмыг таслалгүй хайртай биеэс чин дамжуулан чамд хүү өгсөн бурхан алдарших болтугай. Тэр чиний бэрийг, чиний амьдралыг Рахел Леа шиг ашиглах болтугай. 7 хүүгнээс ч илүү ийм сайхан бэрийг чамд өгсөн бурхан алдарших болтугай гэж. Яг л Наоми хинч биш. Юу ч биш байх та. Харь газар Моаб бэрээ Хесед хайраар хайрлаж Хеседээр юрууцсан. Эргээд Наомид юруул нэрж байна. Хайрлагдмаар байвал эхлээд хайрл. Хүндлэгдмээр байвал эхлээд хүндэл. Уучлагдмаар байвал эхлээд уучл. Энийг Рут ном биднэрт намднаар зааж өгч. Хамгийн сүүлний жишээ бүгдээрээ дуусгая. Боазын хувьд бас хүнд ч хэрэггүй мэт Рутыг олж харж байгаа. Энэ нэр ирэх 7-оос илүү тод үзэн л энэ ч 4 бүлэгтэй шүү дээ тийм үү. Тэгэхдээ маш олон нандин сургамж ойлгох зүйлс байгаа. Хүн яг ингэж зогсоход хаашаа 40 санжтай талбай байхад хангалттай гэнэ. Ямар ч асуудалгүй. Бүх хүн ямар ч асуудал байна. Гэхдээ нэг асуудал байдаг гэнэ. Энийг туршиж үзсэн. Одоо би ингэж хаашаа 40 санж дээр хангалттай зогсож байгаа. Харин 40 санжийн миний хангалттай зогсох газрыг үлдээгээд тойруулаад 5 метрийн гүнтэй ухцсан гэнэ. Тэгсэн чинь нөгөө нь ямгаж толгой нэргөө уцсан. Хангалттай зогсох 40-оос юу ч хасаагүй шүү дээ. Зөвхөн иргэн тойрны хоосон болгоцсон ч юм чи. Энэ юу гэлж байна вэ? Надад хэрэггүй мэт энэ бусд газар. Тийм ээ? Би энд зогсоход энэ газар надад хэрэггүй мэт. Энэ бусд газар намайг зэгс зогсоход тусалж идэг гэдгийг хэлж өгч байна. Бидний амьдрал хэрэггүй мэт хэн нэгэн сайн харуул намайг зэгс зогсоход тусалж идэг. Энэ байхгүй байгаасаа энэ л байхгүй байвал гэж бодож болохгүй бурхан ингэж зааж өгч байгаа. Тэр хэрэггүй мэт хэн нэгэн намайг зэгс зогсоход тусалж байна. Хиний ч нүдэнд үл үзэгдэх Рут Боазын ирээдүйн амьдралын жаргал байх болно. Үндсэнтэй сургаалт төгс номон дээр олдшгүй эрдэнэ гэх тэр ханийч нь Рут байх болно. Боаз яаж хэрэггүй мэт тэр газар байгаа учраас Боаз илүү зэгс зогсож байна. Бидний амьдрал бас ийм байдаг. Сая Крисмсаар энэ тэнд Крисмсийн баяр дурагдаад энэ тэнд очиод юу яагаад би ингэх дуртай гэвэл хэрэггүй мэт харагдаж байгаа хинч тоохгүй байгаа тэр хин нэгнийг бурхан сонсож харж идэг гэдгийг би мэддэг байна. Тийм болохоор би ямар ч том конференцтэй, ямар ч том номлол, ямар ч том баярын хурал, баярын цайлга, ямар ч том байгууллагын пастор, ахлагч нарын хурал юу ч болж исэн. Би анзаарж байгаад хамгийн болон тохионд байгаа. Магадгүй намайг танихгүй байсан ч би очиод 2 гарын бариад мэдлж өгд. Сайн байна уу? Таны хэн гэдэг? Өө би увсын тест үйлчилдэг тэр тийм үү? Ямар гоё юм бэ? Би энд суугаад тантай хамт хоол идэж болох уу? Тэр үед тэр үл тоогдоод байгаа хөдөөний пастор ахлагч нар, удирдагч нар баярлж байна. Яг гэвэл тэрийг бурхан харж байгааг би мэддэг. Би бүр заавал очдог. Хүүхдүүдийнхээ найзуудыг ч гэсэн би хамгийн дорой дээр нь очиод байнга ярьдаг. Зүгээр гайгүй яаж юм? Яагаад тэр үл анзаарах хэрэггүй нэг юм чинь та биднийг зэг зогсоход тусалж байна. Тэр булангийн ширээнд сууж байгаа. Тэр булангийн ширээнд хинч тоохгүй сууж байгаа тэр настай гэгч нар, тэр ах нар, тэр хүүхдүүд, тэр залуус. Тэнд та хэрэгтэй байна. Тийм болохоор би үг дамжуулж исэн ч, оролцож исэн ч заавал зорж очдог. Зарим нь гайхаад, зарим нь ингэж жоохон бие барьдаг. Зүгээрээ би тантай танилцъя. Хаана үйлчилдэг вэ? Юу хийдэг вэ? Та нартай хамт нэг ширээнд сууж хоол идэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байна гэж хэлдэг. Би яг ингэж хэлдэг. Магадгүй мянгаар миний онлайн номлолыг сонсдог итгэгч нар дунд тэр ах эгч нар байв. Яг ингэж хэлдэг. Яагаад тэр хинч биш хин нэгэн сул дорой хүмүүстэй нэг ширээнд хоол идэх нь чин сэтгэлээсээ би нэр төрийн хэрэг гэж боддог гэж миний эзэн тэнд байгааг би мэддэг. Боазыг хүмүүжүүлсэн, Рутыг ивээчилүүлсэн, Наомиг өөртөө эргүүлэн авсан миний эзэн
яг тэнд байдгийг би үздэг. Тиймээс би тэнд сууснараа эзэнтэй нэг ширээн тоолж гэж би итгэдэг. Тиймээс бүгдээ Хесед хайрыг харуулсан, Хеседээр залбирч, Хеседээр амьдрагч түүний хайртай хүүхдүүд байх болтугай хэмээн эзний нэрээр өрөөж байна. Бүгдээ хамтдаа залбирanгуйцгаая.